Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйл Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн 2026 оны 1-р сарын дүгнэлт 26 оны 01-р дүгнэлтийг 26 оны 1-р сарын 23-ны өдөр Улсын их хурлд ирүүлсэнийг төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйлд заасан журмын дагуу 2025 оны 3-р сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хилэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд Улсын их хурлын гишүүн Тэмүүжин үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаарх товч танилцуулгыг танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хилэлцэх үед Улсын их хурлын гишүүн Ариун Заяа үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн үр дагаврын талаар асуулт асууж хариулт авсан. Хүсэлт гаргасан Улсын их хурлын гишүүн Тэмүүжин үндсэн хуулийн цэцээс шүүх уг асуудалтай холбогдох иргэний гомдлыг хүлээн авч иргэнд шүүхээр шийдвэрлэх маргаан биш болох талаар үндэслэл бүхий хариулт өгөх нь зүйтэй байсан гэж үзсэн талаар болон үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарсантай холбогдуулан Улсын их хурал үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлийг хүчингүй болгох улсын дээд шүүх холбогдох маргааны харьяаллыг тогтоох эрх олгосонтой холбоотой зохицуулалтыг боловсронгүй болгох үндсэн хуулийн цэцэд иргэдийн үндсэн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх хууль тогтоомжийг баталж боловсронгүй болгох чиглэлээр Улсын их хурлаас санаачлаг гаргаж ажиллах шаардлагатай байгаа талаар танилцуулсан болно. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлд аль шүүх авч хилэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн албан тушаалтан төр олон нийтийн байгууллага үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 64-р зүйлийн 2 дахь хэсэгт үндсэн хуулийн цэц түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү үндсэн хууль захирагдах бөгөөд альва байгууллага албан тушаалтан бусад хүнээс хараат бус байна. 70-р зүйлийн 1 дахь хэсэгт үндсэн хуульд хууль зарлиг төрийн байгууллагын бусад шийдвэр нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасанд нийцээгүй байна гэснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн болно. Эрхэм Улсын их хурлын гишүүдээ. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 1-р дүгнэлтийг хилэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хилэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.